За сайн байцгаана уу? Өнөөдөр өөрчлөлт надаас подкастын анхны дугаар эхэлж байна тий. За маш их одоо сонирхолтой байна тий. Бид нар өмнө нь дандаа Facebook дээр зөвхөн лайв тэгээ явдаг байсан. Тэгээ одоо л яг тогтмол ингээд яг подкаст хийгээд ярианууд хийгээд ярилцлагууд хийгээд яг энэ архины хамаарал болон ер нь архины хамааралтай гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд за гэр бүлийн гишүүд за ууж байгаа хүний талаарх яг ингээд цурал одоо тий яриануудыг бидраас хүргэх байгаад байгаа. Харин тий. За өнөөдөр болохоор ер нь архиталт ер нь гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг гэдэг ийм сэдвээр ярих гэж байна тий. Зарим нь айгүй бол бараг хашгирах бах тий. Нөлөөлөхгүй яад юм бэ гэж. Гэтэл зарим хүмүүс нь болохоор юу гэж миний ууж байгаа манай гэр бүлийнх нь нөлөөлөх юм гээл тий. Тэгэж бодож магадгүй тий. Яг уу яг энэ ихэн сонсож байгаа вэ гэдгээс ер нь л их шалтгаалж байгаа л да тий. Яг ер нь ингээ ойр уудаг ч юм уу эсвэл хаяа уудаг ч юм уу яг ингээд ууж байгаа яг тэр ууж байгаа хүн нь яг бодохтой бол ихэвчлэн ер нь бол нөлөөлөл нь бага эсвэл нөлөөлдөггүй гэж бол бодож байгаа. Гэтэл яг энэ нөгөө хажууд нь байгаа хүмүүст бол мэдээж надад бол нөлөөлж байгаа. Мэдээж хүүхдэд бол нөлөөлж байна гэж яг харж байгаа штэ тий. Миний ууж байгаа яхаараа та нарт нөлөөлдөг юм тий. Би стрессэл тайлж ш. Надад ингэх ирэх байгаа шүү дээ. Эсвэл би та нар ямар одоо амьдралыг чи хаалаад юм уу те амьдралаа одоо санхүүгээ босохгүй эсвэл хоосоо онолоод уугаад байна уу? Энэ та нарт юугаараа нөлөөлдөг юм гэж бодож ич магадгүй зарим хүмүүс те. Тийм ер нь бол нөгөө зарим маань одоо хүмүүс ч гэсэн тэгдэг штэ. Би та нарыг чамааг ямар зодоод байна уу? Би гэр орно төвөөгээд байна уу? Агсан тавиад байна уу гэдэгдэг штэ те. Гэтэл бас яг ингээд агсан тавихгүй ч гэсэн яг ингээд нөгөө нэг эрүүл байгаа хүн шиг байдгүй л ахгүй юу. Тийм шүү дээ тий. Яг тухайн хүн маань гэртээ орж ирэхээр яг согтолттой байхаар яг ингээд эрүүл байгаа шиг сайхан ярьж хөөрөөд тоглоод юм уу тий. Эсвэл зүгээр ингээд сайхан жирийн яриа хөөрнүүлдэггүй шүү дээ. Тийм. Согтуу байгаа хүн чинь ингээд заавал барьж аваад зодохгүй ч гэсэн ингээд ямар нэг юм төчгнүүлээл юм уу. За эсвэл ингээд нөгөө гэрт ороод ирэнгүүт гэрийнхний уур амьсгал хүртэл өөрчлөгдөд ирдэг тийм ээ. За тэгээд эсвэл нөгөө нэг ингээд яг ингээд зодохгүй ч гэсэн ингээд тий юм зүм төвөөхгүй ч гэсэн айгүйх үглээд байдаг. Энэ чинь агсан тавилтын нэг хэлбэр гэдэг байна шүү дээ. Тэр энийг нөгөө одоо тэр ууж байгаа хүн маань заавал зодчих агсан тавилт гэдэг байгаа. Гэтэл ингээд орж ирээл те ингээд юм хийсэн юмыг нь өөлөөл юм уу эсвэл ингээд нэг юм төчгнүүлээл за тэгэл барьсан тавьсан юм унгаагаал те эсвэл ингээд юм ойр өглөөл юм уу ингээд байхаар чинь нөгөө гэрийнхэнд амар тайван байдал алдагдж байгаа байхгүй юу. Тийм шүү дээ тий. Тэгэхээр яг эндээс те тухайн хүн маань яг би өөрөө яг миний хажууд ийм хүн байх юм бол би яах болоо гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм байна. Яг үнэн тий. Би нэг хүнийг сонсч байсан юм байна. Шүнжэнгөө дуулцдаг гэж. Тэгэхээр ч одоо гэр бүлийнх нь амарч чадахгүй сте тий. Тийм штэ тий. Гэтэл яг үнэндээ нойр гэдэг чинь ерөөсөө хамгийн чухал хүнд маш чухал зүйл байгаа гэдэг шүү дээ. Яг статистик мэдээг ингээ харах юм бол нойрны дутагдaltaй хүмүүс төрөл бүрийн сэтгэл зүйн өвчтөй болох тий эрсдэл өндөр байдаг. Эрүүл хүмүүсийнхээс 4 дахин илүү өндөр байдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн чинь нойроо шүн авч чадахгүй бол ажлын бүтээмж муудна тийм ээ. За маргаашийн одоо хүүхдүүд бол хичээлдээ очиод хичээлээ ойлгохоо боломж гэдэг юм уу. Араас нь л асуудлууд ундарч ийн л та тий. Гэтэл нөгөө нойргоо хануулж байгаа байдлаа би бол астан тавьдгүй тий. Янз бүрийн одоо хүнд нөхцөл байдлыг үүсгэдэг гэж боддог хүмүүс бас байгаад байна шүү дээ. Яг уу одоо хүмүүсийн хувьд хамгийн муугар нь одоо өөрийгөө бодоод байна л та тий. Харьцуулаад байна л та одоо яг заавал зодоод юм уу ингээд энэ тэнд хөхрүүлж ийж юм уу тий тэгжээжл энэ бол агсан тавилт юм аа тэгжээжл энэ одоо бүр муу юм аа тэгжээжл гэр бүлийнхэнд хамгийн муугаар нөлөөлж байгаа юм аа гэж бодож байгаа л да. Гэтэл яг ингээд үнэхээр гэр бүлийн одоо хос хоёр тийм ээ хос одоо эхнэр нөхөр хоёр гэхэд хажууд байгаа хүн нь хэрвээ согтуу байгаад тэгээд тэнд жирийн яриа хөөрөө өрнүүлж чадахгүй бол эн чинь өөрөө шууд гэр бүлийнхэнд нөлөөлчихөж байгаа байхгүй юу. Тийм шүү дээ. Магадгүй өнөөдөр тухайн гэр бүл дотор нэг шийдэх хэрэгтэй нэг чухал асуудал байж болох юм. Яг тэр өдөр өрнөцөн ч юм уу эсвэл тэр 7 хоног шийдэх ёстой. За ойр бид гэдэгт үнэхээр завгүй байсан. Өнөөдөр л энийг одоо хамтайгаа яриа шийдэх ч юм уу те. Ингэж бодцсон ирж итэл нөгөө одоо те яриад хамт шийдэх тэр асуудлыг хамт үүрэлцэх хүмүүс маань агсан тавихгүй байсан ч тэр согтуу байхаар
тэр яриа өөрөө өрнөхгүй байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. За эсвэл за яг ингээд иймэрхүү юм дээр шийдвэр гарахгүй гэж магадгүй. Эсвэл зүгээр л ажилласаа одоо тарж ирээд юм уу эсвэл гэртеч байгаач байж болно л та тухайн одоо тэг гэр бүлийн гишүүд. Тэгэхэд гэртээ амармаар байгаа байхгүй юу? Зүгээр хамт сайхан ярьж хөөрөөд тоглоод юм уу те зүгээр өдөр болсон юм а сайхан ингээд нэг юм ярилцаад ингээд жирийн яриа хөөрөө өрнүүлмээр байна шүү дээ гэр оронд. Гэтэл согтуу байгаа хүнтэй яг тэр яриа хөөрөө өрнөгөл ахгүй юу да тийм ээ. Тэгэхээр яг энэ өөрөө гэр бүл дотор нэг юм стрессээ тайлах, за тэндээс нэг ирч хүч авах, маргаашийнхаа одоо ажлынхаа юм уу, хичээл дээрээ юм уу, маргааш хүмүүстэй харилцах тэр юм нэг орох ирч хүчээ авч чадахгүй болчихж байгаа юм. Тэгэхээр чин яг тэр нөгөө гэртээ хүн өөрийнхөө энергийг нөхөж авч чадахгүй, амрааж чадахгүй байхаар эргээгээд энэ нөгөө сэтгэл санааны хувьд өөрөө яг эн чин эргээгээд ийм тайван биш байдалд хүрчихэж байгаа. Тэгээд яг нөгөө машин бариад явахтаа ч юм уу стресстэй тийм ээ. Нөх одоо зүгээр одоо урдуур оруулах юм дээр хүртэл стресстэй дээ шүү дээ эн чинь. Уур хүрээд дээ шүү дээ тийм ээ. За тэгээд ажил дээр ямар нэг асуудал гарлаа гэхэд тэр хүн дээр хүлээж авч юм уу. Эсвэл хүмүүсийн хоорондын зөрчил илүү тэрийг нөгөө өөр дээрээ тусгаж авдаг ч юм уу. Ингээд зөвхөн одоо нөгөө ажлын одоо бүтээмж төр нөлөөлөө зогсохгүй эн чинь нөгөө нэг өөрөө одоо амьдралыг харах одоо тухайн асуудалд хандах тэр сэтгэл зүйн байдал хүртэл энэ өөрөө нөлөөлөж эхэлж байгаа байхгүй юу? Яг нь одоо ер нь гэрт ингээл нэг хэрвээ одоо нэг арх угаад хүн ороод ирлээ, арх үнэртлээ гээл те. Сохтун хараад ер нь л хүний царай шууд хувирдаг штэ те. Ер нь л тэрийг хараа баярлдаг хүн байхгүй штэ. Тэгээ шууд одоо хүүхдүүд бол урваан те. За хань ижил нуудаг хүмүүсийн хань ижил нь бол бухимд нь те эсвэл ямар нэг байдлаар төвшөр төрн царайнд нь шууд өөрчлөлт мэдэгдээд эхэлхэр чинь гэр бүлд ямар сайхан халуун уур амьсгал байх вэ те. За тэгвэл ер нь одоо энэ арх удаг хүнтэй хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг давхар хамааралд өртдгөөл гэдээ яриад байгаа штэ. За хамт амьдардаг хүмүүсийн хувьд тийм байдаг. За тэгвэл хамт амьдардаггүй ч гэсэн ах トゥ нь одоо ингээд бас давхар хамааралд өртөөд нь штэ тий. Ах トゥ нь давхар хамааралд өртөөд байгаа байдал дээр энэ хүмүүс ойлгох хэрэгтэй юм тий. За би яг арх уугаад миний ах トゥ ус тэгээ бас сэтгэл зүйн байдал нь хэв юм биш болж шүү. Ер нь арх удаг хүмүүсийн нэг ойлгодгүй штэ. Тэгээ би ер нь нөлөөлдөг хэлээд. Яагаад тэгэхээр яг тэр чинь нөгөө нэг угаасаа архинд ондох өвчнээ маань өөрийнх нь хамгийн гол шинж болох үгүйсгэлээсээ л болоод байгаа шүү дээ тийм ээ. Яг үгүйсгэл чинь л өөрөө би хэвийн удаг, би бусад шиг энгийн удаг. Миний энэ ууж байгаа байдал бол асуудал авчрахгүй байгаа. Би өөрөө зохицуул чинь би өөрөө энийг хяналтандаа байлгаж байгаа гэдэг яг энэ бодол яг бодит байдлаас яг харуулах бодит байдлыг бол харуулахгүй байгаа байхгүй юу. Тийм ч учраас яг энэс болоод манай гэр бүлийнхэнд яаж нөлөөлөд байна гэдгийг бол нөгөө харж чадахгүй харлан болгоод байгаа энэ өөрөө архин ондох өвчнээ маань өөрийнх нь онцлог байгаа дээ. Тийм. Тийм учраас яг одоо бидний энэ хийж байгаа подкаст маань ч гэсэн яг хүмүүст бас ингээд ийм энгийн байдлаар яг мэдээлэл хүргэмээр байгаа даа шүү дээ тийм ээ. Хамт амьдрдаггүй ч гэсэн би нэг эмэгтэйг мэдэн л дээ одоо тэр хүүтэйгээ бол хамт амьдрахгүй хүн айлд насан туршид тустай гарсан. Гэхдээ л тэр ээж яг тустай байгаа хүн арх уугаад тий одоо хэтрүүлэн уугаад янз бүрийн асуудалд агуулж байгаад аюу сэтгэл нь өвдөж байгаа байхгүй юу тий. Одоо яах вэ? Яаж үгээ архинаас гаргах вэ? Яаж одоо энд өвөл ялангуяа тасараад унаад хүлдэх үе, хөл гараа үлдөөх үе. За эсвэл хаана явж байгаа бол гэх мэтчлэн тий. Тэр ээж бол хамт амьдрдаггүй шүү дээ. Гэхдээ л яг хүүгийнхээ хойноос санаа зовдөг. За ах トゥ усны бол бас санаа зовоод идэг шүү дээ тий. Хойноос нь санаа зовоод янз бүрийн байдлаар архинаас холдуулж хамсан гэж янз бүрийн арга зам хайдаг тий. Одоо тэгээд зарим хүмүүсийн хувьд бол бүр шашин тий бөөд очиж гэн, ламд үзүүлж гэн гэл явдаг. За тэгээд янз бүрийн эмч нарт ханддаг тий. Гэтэл тэр нь дандаа ихэнхдээ нөгөө гэр бүлийн гишүүд хүчээр нөгөө хүнийхээ хүчээр алхам хийлгэх одоо арга замуудыг хийсэн байдаг шүү дээ тий. Яагаад гэхээр яг эн чинь бас нэг тэр хүмүүсийн амьдралынх нь нэг зорилго болчиход байгаа байхгүй юу? Тэр хүнийг архинаас нь гаргана, арх уулахгүй байна. Энд чинь нөгөө давхар хамааралд өртөж байгаа нэг шин тэмдэг шүү дээ тий. Яг зорилго болчиход байгаа. Амьдралынхын зорилго нэг хэсэг болчиход байна. Тэгэхээр яг өөрийнх нь одоо нэг төлөвлөгөө одоо төсөл болчиход байна шүү дээ тий. Гэтэл яг энэ нь өөрөө яг одоо биелэхгүй байгаа яг тэр зорилготой бол хүрэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг гэтэл яг санаа зовох болон санаа тавих хоёр чинь ялгаатай байгаа байхгүй.
санаа зовч нь өөрөө яг нөгөө асуудлыг улам илүү даймжруулад байдаг. Санаа зовхоор яг нөгөө эрүүлэр сэтгэж чадахгүй болчиход байгаа байхгүй. Яг нөгөө нэг илүү сэтгэл түгшээд тэрнээсээ болоод яг энэ үр дүнгүй аргуудыг илүү хийгээд байдаг. Одоо тий хүн санаа зовоод юм уу төгшөнгүүтэй юм эрүүл байдлаар сэтгэж чадахгүй. Одоо тэр нөгөө төгшөлтөндөө санаа зовлтондоо автаад ийм нөгөө одоо үр дүнгүй аргууд болох загнах юм уу, өглөх юм уу тий за тэгээд нэг одоо шүүмжлэх юм уу нэг иймэрхүү арга хэмжээнүүдийг аваад идэг. За тэгээд хүчээр одоо ингээд дагуулад явчихдаг. Хоёрт болохоор яг эн чинь нөгөө нэг өөрөө сэтгэлийн зовлон өөр дээрээ хураагаад байгаа байхгүй. Гэтэл санаа тавина гэдэг чинь юу вэ гэхээр яг нөгөө өөрийнхөө нэг юуг мэдээд штэ. Би энэ хүнд аль хүртэл тусалж чадах вэ гэдэг өөрийнхөө тэр нөгөө тусалж чадах дэмжлэг үзүүлж чадах тэр өөрийнхөө нөгөө лимитэн дотроо байгаад байгаа байхгүй. Яг тэр хэмжээндээ тусалж чадаад байна. За тэгээд тусалж одоо тэ чадахгүй өөрийнх нь лимитээс давцсан зүйлийг болохоор яг ингэ нөгөө орхиж чадаад байна л та. Яагаад гэхээр нэгэнд лимитээс нь давцсан юмн дээр бол хүч хөрөхгүй байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө гол одоо яг энэ гэр бүлийнхэнд хамаатан саданд гол тулгараад байгаа асуудал бол яг тэр би аль хүртэл нь энэ хүн тусалж чадах вэ? Тусалж чадахгүй вэ гэдэг одоо тий миний энэ хүний амьдралд нөлөөлж чадах хэсэг юу вэ? Нөлөөлж чадахгүй хэсэг юу вэ гэдгийг хүмүүс өөрсдөө нөгөө тэр заагийг харж чадахгүй байгаа учраас л яг энэ дээр нөгөө амьдралын бүр зорилгоо олгочод байгаа байхгүй юу? Тэгтэл яг эн чинь тэр хүмүүсийн тэр хүний бодол санааг тэр хүний юу мэдрэх вэ? Тэр хүний сонголтыг өөрчилж чадахгүй шүү дээ. Бүр ям одоо шууд ингээд нөлөөлөөд юм уу шууд өөрчилж чадахгүй байхгүй юу? Гэхдээ яалтчгүй төгшөр төрөөд байна гэр бүлийнхэнд тий. Одоо яалтчгүй л одоо энэ хүн улмал архинд ороод байгаа юм шиг. Улмал архиа уугаад байгаа юм шиг. За энэ асуудал улам хүндрээд байгаа юм шиг. Тэнгүүд одоо яалтчгүй төгшөр төрөөд бодит байдал дээр арга хэмжээ авах гэдэг нь штэ. Тэг би ингэчих юмсан. Эсвэл тэгчих юмсан. Тэгвэл нэг үр дүнтэй байх юм болов. Ингүүл нэг үр дүнтэй байх юм болов гэдэг нь штэ тий. Тэгэхээр яг энэ тал дээр яг ингээд яалтчгүй төгшөр төрөөд байгаа дахин нэмэгдээд байгаа. Ер нь бол энэ аюу их нэмэгдээд аюу зузаарч байгаа гэж бодоод байгаа байхгүй төгшөрөөд гэр бүлийнхний. Тэгэхээр энэ дээр ер нь гэр бүлийн гишүүд ер нь яавал яаж ажиллавал зүгээр байдаг тий. Тэр талаар нэг хитэн зүйлийг хэлж өгөөч. За ер нь бол яг ингээд тухайн хүн маань мэдээж яг ингээд боддоор ингээд тий хайртай хүн нь ойрын хүн нь дотны хүн нь ер нь яг ингээд арх уух байдал нь улам их ихсээд байна шүү дээ. Тэгээд нөгөө яг өөрийнхөө яг тэр хүн чинь ур чадвараараа өөрийнхөө нөгөө бүрэн бүтэн байж чадах тэр амьдралаараа амьдарч чадахгүй шүү дээ. Ажлаасаа одоо халагдах ч юм уу эсвэл яг нэг одоо албан тушаал дэвшиж чадахгүй ч юм уу. Эсвэл эрүүл мэндийн хувьд яг ингээд илт доройтох юм уу. За эсвэл зан харилцааны хувьд тухайн хүн маань ямар нэгэн байдлаар доройтох юм уу. Эсвэл одоо гэр бүлийн хувьд харилцааны хувьд ингээд асуудлууд үүсээд ингээд яг боддоор бол ингээд тухайн хүний амьдрал яг ингээд эрүүл байх тий уухгүй байх үеийнхтэй харьцуулахаар ингээд доройтоод байхаар угаасаа яг одоо хамгийн ойр дотны хүмүүс тэн дээр бол шаналгаа нь бол хэвэн байхгүй тийм ээ. За энэний асуудал бол мэдээж хайж чадахгүй шүү дээ. Гэхдээ яг энэ дээр бид нар яг нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа нь бид сайлтруу хэлсэн тий тусалж чадах хэмжээ за чадахгүй хэмжээ гэж байгаад байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө тухайн хүмүүстэйгээ бид нар загнаж одоо нэг хүмүүсийн гол нэг ярилцсан одоо нэг алдаа гаргаад байдаг нэг зүйл нь яг ингээд шууд тэр хүмүүсийг загнах юм уу, шүүмжлэх юм уу, өөлөх юм уу тийм өнгө аясаар ярьдаг байхгүй юу? Буруутгаж үстэй. Яг өнгө аяс гол би одоо яг нөгөө нэг хэлж байгаа юм дахин хэлэхэд өнгө аяс. Тэгэнгүүт яг та айгу чухал юм хэлсэн байж магадгүй. Гэхдээ яг тэр өнгө аяс чинь баг эхний үгний чинь өнгө аясыг сонсоод хүн шууд дургуцдаг байхгүй. Яагаад тэгэхээр өмнө та тиймэрхүү өнгө аясаар нэг 2 3 ярьсан бол шууд хүний тарих тэрий чинь энэ намайг одоо шууд шүүмжилж ийн гэд таны тэр санаа тавьсан үгнүүд чинь шууд сонсохгүй. Яг тэр баг эхний чинь тэ дүнгийн эхний үгний чинь дуу одоо тэ үгний дуу хоолойг сонсоод тэр хүн өөрийнхөө нөгөө таныг сонсох тэр чихээ шууд хаачж байгаа. Тэгэхээр чи яг ингээд нэгт бид нар одоо тэг гэр бүлийнхэнд хэлмээр байгаа зүйлээр таныг санаа зовж байгаа, таны сэтгэл өвдөж байгааг ойлгож байна. Энэ үнэхээр үнэн бодтой байна. Гэхдээ юуны төрөнд та тэр хүн тусалмаар байгаа болвол
яг тэр нөгөө нэг сэтгэл түгшиж байгаа, санаа зовж байгаа тэр мэдрэмжэндээ та өөрөө битгий бүр жив. Эхлээд та өөрийгөө тэр одоо сэтгэл түгшээд байгаа бүр ингээд тий тэр хүнийг бүр ингээд бүр архинд живээд бүр ингээ эрүүл мэндийн хувьд оройтоод юм уу эсвэл яана ингэж яагаад хордоод хордлогонд ороод хүчгүй ч юм уу яана ингэж одоо бүр гэр бүл ингээ салаад ингэчхий гэдэг хамгийн муугар боддог штеп. Тэгэхээр хүн яг нөгөө яг тэр өөрөө эхлээд тэр нөгөө сэтгэл мэдрэмжэндээ автаа тэрэндээ живчихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр живцсэн хүн чинь яаж ярих юм бэ? Эхлээд өөртөө тусламж авах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгсэн хүн чинь шууд тэр живцсэн байдлаасаа тэр айгу сэтгэлийн өндөр түвшилтэй байдлаасаа ярихаараа яг тэр юмаа дамжуулдаг байхгүй юу. Тэгэхээр чинь нөгөө хүн чинь тэр байдлыг чинь таны үгийг сонсохгүй. Тэгэхээр яг би одоо нөгөө одоо тий яг энэ хүмүүст хэлмээр байгаа. Эхлээд та тэр яг сэтгэл түвшилтээсээ эхлээд өөрийгөө гарга. Тэгээ яг би бол ойлгож байна. Үнэхээр энэ айгу бодтой тэр сэтгэл түгшил тэр өвдөлт үнэхээр бодтой. Тэр чинь хайртай хүн чинь дориотод байна шүү дээ. Тэг бүр улаан цайм. Тэгэхээр юуны төрөнд та эхлээд тэр санаа зовол түгшилтэй та эхлээд намдаахын тулд эхлээд хамгийн одоо яг ингээд бодит арга хамгийн энгийн арга бол та зөв амьсгал ав. Юуны төрөнд эхлээд нэг та нэг зөв амьсгал ав. Ягаад тэгэхээр энэ чинь нөгөө нэг хүн ингээд төгшгөрөө ингээд нөгөө нэг одоо бүрэн амьсгал авч чаддаггүй тийм ээ. Бүрэн амьсгал авч чадахгүй ингээд нөгөө хагас утаа амьсгалаад цээжрээ амьсгалаад байдаг. Тэнгүүд ингээд амьсгал ингээд хүчит төрөгч тархинд орж ирэхгүй тийм нөгөө цуснд орж ирэхгүй ангууд нөгөө бидний нөгөө альва имийг дүгнэх тэр сэтгэлгээний маань нөгөө нэг юм логикоор харах юм тэр юмнууд маань бас ингээд тодорхой хэмжээгээр хомигдчихж байгаа байхгүй. Тэнгүүдээ тэр сэтгэл төвшөлтөндөө хүн автах үедээ айгу буруу нөгөө одоо арга замуудыг авчдаг. Тухайлх юм бол би ингээд нэг удаа 10 жилийн өмнө би манай дүү оройтоод тэгсэн чинь би яг ингээд нөгөө оройтоод ер нь оройтдгүй хөхт байхгүй юу. Тэгсэн чинь оройтчих. Тэгээ би нөгөө айгүй юм муу юм бодоод за ингээд янз бүрийн боллоо гэж бодонгуудаа тэгээ тэр нэг одоо 20 минутын дотор илүү нэг 10 минутын дотор би асар их төгшөнгөөтэй маш их санаа зовонгуудаа бүр айгүй олон удаа уцран залхацсан байгаа байхгүй юу. Тэгээд надад гол нь хариу өгөөгүй. Тэгээ бүр дараа нь ингээд цагийн дараа жилээс би маргааш нь жилөөг уцаа шалгасан чинь тэр 5 минутын дотор би 13 удаагийн дуудлага хийсэн байсан шүү дээ. Тэгээ би тэрийгээ тэр апор тэгж их асар их залгаж байгаагаа 13 гэдэг чинь их байгаад байгаа шүү дээ тий. За нэг удаа залгачаа за тэгж байгаа надруу залгах байлгүй дээ юм уу тий. Ядаж нэг 10 минутын зайтай залгуул нэг өөр тий. 5 минутын дотор би 13 удаа залгацсан байсан. Тэр яг үүгээрээ зүгээр энэ нөгөө энгийн жишгээр би юу хэлэх гээд байгааг хүн яг ингээд өөрөө тэр төвшөлтөнд автахаараа хүн яг төвшөлтөнд автахаараа за ингээл нэг муу юм боллоо. Одоо ингээл нэг муу юм болно ингээд нэг ирээдүйдээ тэр хамгийн муугаар нь ботчдаг. Тэгэнгүүтээ яг тэрүүгээрээ бүр сэтгээд яг ингээд нөгөө нэг юм юу хийгээд байгаагаа анзаарахгүй болчихж байгаа. Одоо би яг тэр 5 минутын хугацаанд тэгж их залгаж байгаагаа би өөрөө анзаараагүй байгаа байхгүй. За тийм учраас би яг ингээд нөгөө манай одоо энэ яриаг сонсож байгаа хүмүүст аюу энгийн сонсогдож магадгүй тий. За юу яриад байгаа юм бэ тий. Яг надад одоо бодтой юм билж өгчээ гэдэг аюу том юм бүсэд байгаа гэхтээ. Юуны төрөнд эхлээд өөрийгөө яг ингээд нөгөө нэг сэтгэл түгшилтээс эхлээд гарга. Хамгийн энгийн байж яг одоо та нэг хэрвээ таны ойр дотны хүн чинь тий ингээд арх бүр их уугаад байна. Та бүр ингээд тий тэр энэ нэг бүр амьдралаа алдаж гин гэдэг ингээд та. Тэгэхээр яг тэр бүр маш их сэтгэл түгшилт ороо санаа зовж байгаа бол та нэг 5-6 удаагийн юм бүр ингээд гүнзгий амьсгал аваад зөв амьсгал гэж биелээд байна тийм ээ. Нөгөө зөв амьсгал авахар чинь яг амьсгаа авах үед яг гидс одоо тий нөгөө хөвлийн хэсгээр томбоогоод за тэгээд яг нөгөө амьсгалаа ингээд амаараа гаргах үед тэр чинь нөгөө ингээд буцаагаад ингээд хонхоодагчдаг хөвлийн хэсэг яг эн чинь өөрөө яг зөв амьсгал байгаа. Тэгээд яг ингээд тэрний дараа яг эн чинь айгүй тархинд тэр нөгөө сэтгэл түгшилтэй ч хамаагүй багасгаад өгнө. Эмээг нөгөө харах тэр нөгөө тий үнцгий чинь ингээд нэг юм тайвшруулад өгнө. Тэгээд яг та бодож үзэх хэрэгтэй. Би яг одоо энэ хүнд яаж туслах вэ? Та уурлаад тэ санаа төвшсөн байдлаараа ярил яах вэ? Тэрийг ойлгохын тулд эхлээд хүн танд юмыг яаж хэлвэл та хүлээж авах вэ гэдгийг бодох хэрэгтэй байгаа байхгүй. Хүн одоо та яг энэ ярих гэж байгаа өнгө аясаараа яг таны дуу хоолойны өнгө чинь таны хэлэх гэж байгаа үг чинь яг танд хүн ингэж ярил та өөрөө тэрийг хүлээж авах уу гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэнгүүт их ихтэй өөрчлөгддөг байхгүй. Ихтэй өөрчлөгддөг.
Тэгэхээр яг хамгийн түрүүнд нөгөө сэтгэл түгшилтэн дээрээ гэр бүлийнхэн бол ажиллах хэрэгтэй. За дээрэс нь арх ууж байгаа хүн бол яг гэр бүлийнхэндээ нөлөөлдөг учраас гэр бүлийнхэн сэтгэл түгшилтэнд маш их хавддаг гэж ойлгож байгаа тий. За тэгэхээр ер нь бол нөгөө арх ууж байгаа хүн за би бол нэг нөлөөлдөг дээ гайгүй. Зүгээр тэд нар чи өөрсдөө л уурлаад байгаа юм тий. Тэгээ дээрэс нөгөө нэг гэр бүлийнхнийг харахаар яадаг вэ гэхээр айгүй олон жил нэг аргаа ч юм уу те одоо арх уусных нь маргааш өвөлдөг вэ штэ нөгөө эрүүний шүл уулгах гэдэг. Эрүүний шүл уулгах аргыг хэдэн жил оролцсон байдаг. Тэг хэдэн жил оролдоод тэгсэн ч гэсэн нөгөө хүн яг бодит байдал дээр арх уудаг хүн ууха болсон уу үгүй юу гэдгийг бодоод үзээрэй гэж хүмүүст хэлэхээр нэрээ би энийг дахин хийсэн ч би 3 жил 5 жил 10 жил өвөлжээ үр дүн алгаа гэдгсэн мөртлөө яг энэ шиг те буруу ингээд хандлагуудыг буруу үйлдэлүүдийг ингээ гаргаа явуулсан байдаг шүү дээ тий. Тэгээ нөгөө хүн нь өөрчлөгдчих юм шиг нөгөө хүн нь ууга байлчих юм шиг буруу хандлагуудыг гаргацсан байдаг. Гэтэл яг үүндээ нөгөө хоосон зэрэглэний араас хүзэлтүүд тий баян бүрд байна гэж хараад говьд тий. Тэгээ аман цангаа явж байгаа хүмүүс шиг л одоо хоосон зэрэглэний араас хүзэлтүүд дээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ хамаг тэгээ эцээ эцэст яадаг вэ гэхээр нөгөө цөхрөл үрдэг. Тэгээ ганцаарцдаг бүх хүчээ шавхацсан байдаг. Тэ? Тэгэхээр одоо энэ гэр бүлийн гишүүд маань эсвэл нөгөө арх уудаг энэ хүн маань за би гэр бүлдээ нөлөөлжээ. За би гэр бүлдээ яалтчгүй нөлөөлсөн юм байна. За тэгвэл гэр бүлийнх нь за уудаг хүн маань биднэрт нөлөөлчих. Тэгээ цаашаа яах юм? Тэ? За тэгвэл би одоо яг яавал биднэрт хэрэгтэй юм бэ гэж бодож иж магадгүй л дээ хүмүүс тэ. За тэгэхээр яг энэ асуултанд бас яг хариулахын яг өмнөхөн болохоор за ерөнхийдөө би сая яг нөлөөлж байгаа байдлын нэг сэтгэл түгшилтийн тухай ганцхан тэрний талаар тэр тухай олон зүйл байгаа шүү дээ. Сэтгэл түгшилт. За тэгээд байнгын ерөнхийдөө нэг юм сэтгэл түгшилттэй шаналлалтай яваад байгаа хүний хувьд гэрүүл мэндийн хувьд айгу маш бодтойгоор айгу мууддаг байхгүй юу? Тий. Маш айгу зүрхний өвчтөй болцсон байдаг юм уу? За эсвэл хотоодны шархлаатай болцсон байдаг юм уу? Ямар нэгэн байдлаар нэг юм хууч өвчтөй болцсон байгаа гэдэг. Ер нь бол зарим хүмүүсийн хувьд яг ингээд бүр оншин тодорхойгүй ч ингээд нэг юм бие нь ер нь өвддөг болцсон байгаад байдаг. Тэр чинь нөгөө ойлгомжтой байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө юм байнгын юм сэтгэлийн шаналгаатай яваад ахаар эн чинь өөрөө хүний нөгөө юм сэтгэл болон бие хоёр ч өөрөө холбоотой шүү дээ. Тэгэхээр яг энэ байнгын ямар нэг юм санаа зовлттой, түгшилттэй зөвхөрлөлтөө гутралтай яваад ахаар чин бие махбод яаж юм эрүүл ах юм бэ тийм ээ. Тэгэхээр эн чинь нөгөө нэг юм хүний сэтгэл биендээ ер нь ингэдэг нөгөө одоо тушаал тэгээд нөгөө тархич нь биендээ тушаал өгчдөг штэ. Гэтэл яг тэр нөгөө тархинаас чи ингэдэг нэг юм байнгын юм сэтгэл гутралтай зөвхөрлөлтөө шаналлалтай юм ингээд дохойг биенд өгөөд байна. Эн чинь өөрөө яг ингэдэг нөгөө зарим хүмүүсийн хувьд яг юм одоо архаг ужирсан юм өвчлөл бие махбодын өвчлөлтөө болгоод байна л та тийм. Энийг яг нөгөө Андерс Спекерт өвдөх эмгэг гэж нэрлэдсэн тийм. Байнгын өвдөх эмгэгтэй байдаг гэр бүлийн гишүүд гэдэг тийм. Энэ бол айгу бодтой. Ер нь айгу тодорхой, айгу бодтой ер нь харагдчихэдэг л да. Яг ингээд архины амралтай гэр бүлийн гишүүд ялангуяа одоо ээж нь юм уу, эхнэр нь юм уу яг ингээд одоо тодорхой ер нь айгу юм практик дээр их тохиолддог. За тэгэхээр яг бие махбод дээр бол айгу тодорхой ингээд нөлөөлж байна. За хоёр тас ингээд найс нөхдийн хувьд айгу тодорхой нөлөөлдөг. Яа тэгэхээр яг энэ нөгөө нэг нийгмийн хүрээлэл нь айгу багассан байдаг. Ер нь ингээд нөгөө найзгүй болцсон байх магадлал маш өндөр байдаг. Гэр бүлийн гишүүд үү? Арх ууж байгаа юм уу? Гэр бүлийн гишүүдийн тухай. Одоо тий нөгөө гэр бүлийн гишүүдэд нөлөөлдөг тухай л яриад байна л та тий. Гэр бүлийн гишүүдэд найс нөхдийн хүрээлэл айгу багасаад ирдэг. Яа тэгэхээр тэр чинь нөгөө байнгын яаж өнөдөр уулахгүй байх вэ? Яаж уулахгүй байх вэ? За нөгөө тий одоо ууцсан байлгүй дээ гэдэг ингээд юм уу эсвэл найс нөхдөдтэйгээ нэг уулзаад юм уу ингээд нэг чөлөөтэй явж идэл үү одоо аа ууцсан байна тэр ууцсан байна ингээ уцаар дууддаг ч юм уу та хүрээ дэр гэдэг ч юм уу ингээд яг ингээд нөгөө байнгын нэг юм сэтгэлийн шаналгаатай дуудлагатай ингээ тий тэгээ өнөөдөр ууцсан ч гэж магадгүй гэл ингээд нэг юм одоо сэтгэлийн төвшөртөө яваад байгаа хүн чи яаж нэг юм найз нөхдөдтэйгээ уулзаад юм уу нийгмийн хүрээлэлээ өргөжүүлэх юм бэ. За тэгээд одоо найз нөхдөдтэйгээ уулзаад явсан ч нэг өөрийгөө бурууддаг байхгүй амиа хичээж байгаа юм шиг хувиа хичээж байгаа юм шиг тэнд нэг хүмүүсийг ингээд нэг согтун үнтэй архицсан чинь тий тайвж байж чадахгүй. Тэгээ эн чинь ингээд нөө нэг юм хүний найз нөхдийн нөхөрлөлийн одоо яг энэ харилцаа хүнд юм
дутмаг байгаад ирэхээр эн чинь өөрөө эргээгээд хүний сэтгэл зүйг ингээд нөгөө юм амьдралд нэг сэтгэл хангалуун байх нэг хэсэг нэг байхгүй болгочихж байгаа байхгүй. Яг л нөгөө юм эрүүл мэнд доройтож байгаа адил яг ингээ бас нэг юм найз нөхөд болон ажлын хамт олонтойгоо нэг юм сайхан нөхөрлийн харилцаа байхгүй болоод юм уу баг болоод ирэхээр чинь бас амьдралаас авах нөгөө сэтгэл ханамж байхгүй болоод ирж шүү дээ. Тэгээ эн чинь эргээгээл нөгөө нэг амьдралын бусад талбарууд дээр ингээд нөлөөлөд эхэлдэг тий. Ингээд өөрийгөө хинч биш юм шиг тий. Мөн цэнгүүч юм шиг тэгээ нийгэмд хүрээлэлж байхгүй болчихсон юм шиг энэ чинь эргээгээд яг юм үр хөвгтэйгээ гэр бүлийнхэнтэйг харилцаан дээр чинь нөлөөлөд эхэлдэг. За тэгээд мэдээж ажлын одоо нөгөө нэг юм бүтээмж бол айгу маш бага байдаг. Маш олон эмэгтэйчүүд одоо хэлдэг. Би бол ажил дээрээ байж байгаа. Гэтэ үнэхээр гараас юм гардггүй. Миний ухаан санаа үнэхээр төвлөрдөггүй. Ингээл юм хийгээд байдаг. Гэтэ ингээд бүр ингээд бүтээмж байдаггүй. Ингээд санаа зовоо түгшээд юм уу ингээд уур хүрээд юм уу тий гомдоод юм ингээд яг ингээд би бүр ингээд самуурсан юм шиг байдаг. Нөхөр яг ууцсан одоо тий ууж байгаа тэр 7 хоног юм уу тэр өдөр бол ингээд бүр тий тогтож чаддаггүй. Тэг тэгж байгаа хүнээс яаж бүтээмж гарах юм бэ тийм ээ. Тэгэхээр яг яагаад би зүгээр яг энэ энгийн одоо юмнуудыг би дурдаад байна гэхээр нэг энэ юмнуудаагаа эхлээд бид нар ойлгох хэрэгтэй болчиход байна шүү дээ тийм. Яг одоо яг тэгжиж ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг ямиг хармаар байна. Хамгийн эхлээд өөрийгөө ойлгох. Эхлээд өөрийгөө ойлгох. Тэгэхээр яг ингээд нэг чухал зүйл яг энэ нөлөө танд яг яаж таны ойр дотны хүн чинь ууж байгаа нь танд яг яаж нөлөөлөд байгаа вэ гэдгийг та эхлээд нэг өөрийгөө анализ хийх хэрэгтэй байгаа байхгүй. Танд та яг ямар болчиход байна гэдэг тийм ээ. Тэгэхээр яг ихэнхдээ яг энэ хүмүүс маань нархны хамаарлын одоо энэ асуудал живцэн байдаг учраас өөрийгөө алдсан байдаг байхгүй. За би яадгийн бэ гэдэг ингээд золиослцсон өөрийгөө золиослцсон. За хүүхдүүд л зүгээр ээжээвэл за энэ нэг л юм уухгүй ээжээвэл гэдэг ингээд өөрийгөө золиослцсон, өөрийгөө алдсан. Тэгээд тэр сэтгэл түгшилт байна уу, ганцаардал зүхрэл байна уу. За тэгээд найз нөхөдөд тэр байхгүй байна уу, хамаагүй тэр хайцсан байдаг. Тэгэхэр чин яаж зөв арга хэмжээ авах юм бэ? Өөрийгөө золиослцсон, өөрийгөө гаргуунд гаргацсан хүмүүс чинь ер нь өөрийгөө золиослцсон мэддэггүй шүү дээ. Мэдгүй тий. Ингээл олон жилийн хугацаанд ингээл явсаар бол одооны бий байгаа юм шиг. Тий. Гэтэл яг нөгөө анх одоо хань жилтэйгээ суухдаа ямар одоо байсан гэдгийг бүр алдцсан, ямар хүсэл мөрөөдөлтэй байсан, тий. Ямар одоо төлөвлөгөө зорилготой байсан гэдгийг алдцсан. Одооны бий ингээл нэг урам хугарсан, зөвхөрсөн ингээл нэг л байсан юм шиг. Тэгэл өөрийгөө таних нь хамгийн чухал байгаа шүү дээ. Эхлээд өөрийгөө ойлгож мэдэх нь тий. Би яг яаж чадбайгаа юм бэ гэдэг. Яагаад гэхээр яг өөрөө одоо тий усан живж байгаа хүн өөрийгөө аварч чадахгүй л байхгүй. Тэгэхээр яг эн чинь яг нархны хамаарал гэдэг чинь яг ийм өөр айгүй зөвхөн нэг хүний асуудал биш. Нэлийн хэдэн хүний асуудал гэдэг шүү дээ тий. Хамгийн багтаа 20 хүнд л нөлөөлдөг л байхгүй. За тий 4-20 хүнд одоо чинь яг тэр хамт амьдарч байгаа хүмүүс байна. За хамаатан садан байна. Хамт ажилдаг хүмүүс гин чи яг ингээд яг ойрын хүмүүсийн 20 хүнийг бол хамааруулцдаг. Тэр яг арх гэдэг тэр асуудал тий дотор ингээд тэр хүмүүс хамт живжиж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр одоо тий живэлтээс гарахын тулд ингээд тэр хүмүүс чи эхлээд тэр өөрсдөө живхээ болох хэрэгтэй байгаа даа шүү дээ тий. Тэхийн тулд эхлээд өөрсдөө олох хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд яг тэхийн тулд эхлээд яг ингээд энийг би одоо яг маш олон манай үйлчлүүлэгч нар хүмүүс гэдэг л энийг архинаас гаргахын тулд яах вэ гэд өөртөө тусламж авахгүйгээр эхлээд тэр нөхрийг зүгээр болох гэдэг байгаа байхгүй. Угаасаа зүгээр болох гээд олон жил явцсан шүү дээ тий. Тэгэл дахиад эрэхтэй бас л дахиад тэр нөхрийг яах вэ л гэд ирж байгаа тий. Тэгэхээр яг эхлээд та одоо тэр хүнийг архинаас гаргамаар байгаа болвол эхлээд та өөртөө тусламж аваа. Та яагаад тэр живцэн байхгүй живээд байна. Тэгэхээр эхлээд та одоо өөрөө живхээ болох хэрэгтэй. Эхлээд та өөрөө живхээ болж ийж эрэг дээр гарч ийж тэр живээд байгаа хүмүүсийг гаргах байхгүй юу тий. Тийм учраас яг энэ манай одоо яг энэ хүмүүс маань эхлээд өөрийгөө анзаар одоо тий яг энэ архины хамаарал яг энэ ууж байгаа хүн надад яаж нөлөөлөөд би ямар болчоод байна. Өөрийгөө алдсан байна уу алдаагүй байна уу би яг одоо өөрийгөө хайрлаж байна уу би өөрийгөө үн цэн би өгж байна уу миний амьдралын зорилго яг ямар зорилго байгаад байна гэдгийг та нэг анзаар тийм ээ. Миний зан авир ямар болчихсон юм бэ? Миний одоо энэ санхүү мөнгө ямар агаад байгаа юм бэ? Миний өөрөө өөртөө итгэл ямар байгаад байна? Тэг миний найз нөхдийн хүрээлэл ямар вэ?
надад үнэхээр амьдрал байна уу? Хувийн амьдрал гэж байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй байхгүй тийм ээ. Гэтэл яг энэ өөрийгөө бүр гаргуунд гаргаад бусдын төлөө өөрийгөө золиослоод юу ч болцсон байл гэдэг байхгүй. Тэгээ эцсийн үр дүндээ юу вэ гэхээр яг нэг хүмүүст гомдолсон эсвэл тэр хүнээс хүмүүс зүгтдэг болчихсон тий бүр гэрийнхэн хүртэл бүр ингээд зүгтдэг. За таны үгийг сонсоод яадгийн гэд эргүүлээд бүр тэр одоо тий нөгөө нэг одоо гэр бүлийнхэн одоо ихнэрээс одоо уудаггүй нөгөө ихнэрээс ч хүртэл хүмүүс зүгтдэг болчихдаг шүү дээ. Яагаад тэр хүн чинь өөрөө тэрэндээ живээд маш их ууртай болсон байдаг. Заримдаа бүр манай одоо нэг хүмүүс би сонсож байхад тэр одоо тий одоо нэг энэ гэр бүлд өссөн одоо хүүхдүүд насан турш хүүхдүүд ярьж штэ том болсон тий. Тэр уудаг ааваас идэгээр манай ээж бүр амар болсон штэ бүр. Гэдэг ярианууд би аяг олон сонсч ирсэн. Бараг ингээд нүүн нэг аав нь одоо тий ингээд согтуу ороод ирэхэд ээж бол ингээд бараг арсан шиг болцсон тий. Тэгээд эргүүлээд бараг ингээд агсан тавьж байгаа жишээ нэ. Эрүүлээ. Тэр чинь ингээд хагас галзуулчих байгаа байхгүй. Яг үнэ. Гэтэ энэ зүгээр зарим нь шүү бүгдээр бол тийм биш л тий. Зарим нь. Тэгэхээр яг эн чинь яг ингээд нүүн нэг яг эхний үедээ эн чинь нөгөө агсан тавьж байгаа хүнтэйгээ харилцахын тулд нөгөө чинь ингээд эхлээд мэдээж анхны үедээ бол ингээд зөөлхөн байдаг шүү дээ. Яг анхны үед зөөлхөн байдаг. Угаасаа эмэгтэй хүн учраас ер нь зөөлхөн байдаг тий. Ер нь ингээд нэг юм яг ирчүүд чиг үзэлцээ гэдэг эмэгтэйчүүд ховор шүү дээ. Гэтэ яг тэр нөгөө агсан тавиад байгаа хүнтэй юм уу согтуу тэр өглээд байгаа хүнтэй эхний үед тэгжээс ихсэн хугацааны дараа адилхан болж эхэлдэг байхгүй. Өөрөө ирэхгүй яг л алтны дэргэд гуйр шаарлна одоо тий шаарлна гэчээр яг өөрөө яг тэгж нөгөө нэг одоо тэр архиудсан тэр согтуу хүнтэйгээ адилхан агсан тавьдаг болоод байгаагаа анзаардаггүй байхгүй. Өөрийнхөө зан авирыг тэгж ховроод байгаагаа анзаарахгүй. Энд чинь өөрөө нөгөө нэг за энтэй бол яг л ингэж үзэлцэх хэрэгтэй юм байна гэдэг ингэ чинь явцын нүний болоод нь штэ. Гэтэл яг зөвхөн яг архиудаг одоо тэр согтуу үед нь агсан тавьдаг үед нь тэгж харилцаа зогсохгүй эргүүлээд яг өөрөөх нь зан авир хүүхдүүдтэй хүртэл тэгж энгийн үедээ ч гэсэн харилцдаг болсон. Энгийн үедээ ч гэсэн хүмүүстэй ер нь тэгж харилцдаг болцсон байгаагаа анзаардаггүй байхгүй хамгийн аюултай. Яг энийг л би нөгөө яг одоо тухайн хүний зан авирт яг ямар өөрчлөлт ороод байгаа вэ гэдгийг анзаар гэдэг чи би энийг хэлээд байгаа байхгүй. Нөгөө эмэгтэйчүүд ер нь аах ингээл манад хандахтаа тэгдэг штэ. Надад бол вирус асуудал байхгүй. Нөгөө арх бодог хүнээ л өөрчилж мөр байна. Тэ? Надад бол ер нь асуудал байхгүй. Яа гэд. Тэгээд бид нар нөгөө хичээл ингээ ороод эхлэнгүүт зарим эмэгтэйчүүд бүрдэгдэг. Зарим хичээлүүд эхнээс нь үзээд ирэхээр миний бүр дургуутсалт төрсөн. Яхаараа намайг өөрчлөгдөд гэдгийг. Яхаараа тий эхлээд та тусламжаа ав. Та өөрөө энэ сэтгэлзийн одоо живж байгаа байдлаас гар иргэдээр гар гэд. Яхаараа би өөрчлөгдөх ёстой болсон явж байдг ингээл тий. Ер нь хүмүүсийн дотор илүү дургуутсал төрүүлэх хэлдэг. Тэгээд яг хичээлүүдээ ингээ ойлгоод өөрөө амьдрал дээр хэрэгжүүлээд ингээд ирэхээр ер нь өө нэрэ тийм байна гэд тий. Олон эмэгтэйчүүд бас яг өөр дээрээ тусламж аваад өөрийгөө ойлгоод өөрийгөө иргэдээр гарч ирсэн чинь дагаад бас хүүхдүүдний ирэг дээр гарч байгаа байхгүй тий. Нөгөө угаасаа нөгөө аав нь уудаг гэр бүл бол аав сохтуу ирээд ойлгомжтой. Гэтэл ээж хагас галзуу байгаад идэг. За гэтэл ээж хагас галзуу байха болоод гэр бүлд хэрэгний дайн зогсож байгаа. Дээрээс нь ээж яг өөрийнхөө сэтгэл зүйн байдал дээр тусламж аваад ирэг дээр гарангууд хүүхдүүд ирэг дээр гарч эхэлж байгаа байхгүй тий. Ээж үнэхээр өөрчлөгдөж байна. Ээж тайван болж байна. Ээж яг ингээд тий харахад гоё амар тайван болоод ингээд нэг юм түшиг тулгууртай тий одоо юу гэдгийг ээжтэйгээ хамт байхад илүү ингээд дулаахан мэдрэмжийг авж гин. За ээж бүр орилж хашгирахаа болсон байна тий гэж ингэж ярьж байгаа бас гэр бүлүүд байгаад байгаа байхгүй тий. Тэгээ яг энэс холбоотой хамгийн гол нэг зүйл нь болохоор та зүгээр өөрөө өөрчлөгдөөд өөр дээрээ ингээд өөрчлөлтийг аваад ирэхээр таны дэрэгдэх хүн таны хажууд за өөрөө шийдвэр гаргаад ерөөсөө би өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгох тий бас нэг үе таалга нэгддэг тий нөгөө арх болж байгаа хүн нь за энэ чинь үлээ эхнэр маань яагаад байна гэл тий эхнэр өөгшүүлэхгүй болоод ирж байна за эхнэр зөв харилцаад эхэлж байна олон жил өгүүлсэн өгүүлгээ болж эхэлж байна за тэгээд яг ярилцаж тий чин сэтгэлээсээ ярилцдаг болж эхэлж байна за өөрийгөө илэрхийлж байна. За энэ дээр ингэхгүй шүү гэж бат зогсож байна. Энэ дээр ингэ шүү. За энэ юмн дээр ингэж одоо цаашаа явъя гэж
одоо ойлголцохын тулд зүгээр ярилцаж эхэлж байна тийм ээ. За хүүхдүүдтэйгээ зөв хандаж эхэлж байна. За гих мэдчлэн ингээд ягаад одоо өөрийнхөө сэтгэл зүйн байдал дээр тусламж аваад ирэнгүүт дэрэгдэх нөгөө ууж байгаа хүн маань за би чинь юу лээ? Би чинь одоо яагаад байна? Би баг эхнэрээсээ хоцорчих гээд байна уу гэл тээ. Бараг тий зарим нь бол бүр би нэг хүнийг сонсч байсан. Эхнэрээ алдчихгүй дээ гэж айж ийна гингүүтээ өөр дөрөө тусламж авахыг хүсээд ирж исэн ч тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол арх ууж байгаа хүн яалтчгүй гэр бүлийн гишүүдтэй сөргөөр нөлөөлж байна. Яг энэтэй адилхан эсэргээрээ нөгөө сэтгэл зүйн байдал дээр тусламж аваад эрүүл болж байгаа хүн бас эргээр гэр бүлдээ нөлөөлөх боломжтой байгаа тий. Энэ хамгийн чухал зүйл байгаа шүү тий. Тэгэхээр угаасаа яг энэ чинь нөгөө гэр бүл гэдэг чинь яг харилцан бие биендээ нөлөөлж идэг тийм тогтолцоо байгаа шүү дээ тий. Эргээр ч нөлөөлнө, сөргөөр ч нөлөөлнө. Тэгэхээр яг ингээд за ойлгомжтой байна. Архины хамаарал за одоо нөхөр ч юм уу эхнэр нь ууж байгаа байж болно тийм ээ. Яг тэр ууж байгаа хүнээс болоод надад бол сөргөөр нөлөөлөд байгаа юм байна. За манай гэр бүлийнхэнд сөргөөр одоо хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөд байгаа юм байна. Тэгээ энэ одоо яг би хүртэл өөрөө яг энэ архины би өөрөө уудаггүй ч гэсэн арх уудаггүй ч гэсэн энэний одоо уудаг хүний нөлөөнөөсөө болоод миний зан чанар зан авир өөрчлөгдөд байна. Надад өөрчлөлт өгөөд байна. Тэгэхээр би өөрөө яг энэ дээрээ өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна гэд өөртөө тусламж аваад эхлэнгүүт эн чинь нэргээгээд одоо таны хэлж байгаагаар тий яг нөгөө хүнд ууж байгаа хүндээ хүртэл ингээ эргээр нөлөөлөд эхэлчихэж байгаа. Нөгөөтэйгөр бас яг эн чинь харилцан ингээ нөлөөлөл байгаад байгаа учраас одоо яг нөгөө хүн чинь тань руу уурлаад орилоод байгаа үед адилхан уурлаад орилоод ахаар чи ямар ч үр дүн гарахгүй штэ. Тэ? Сайхан Монгол үг байгаа даа штэ. Зөөл натуугаа иднэ гэдэг. Яг эн чинь юу гэсэн үг хэрэг ухаантал гэсэн үг байхгүй юу тэ? Ухаантал гэсэн үг. Тэгэхээр бид нар болохоор одоо яг энэ бидний болохоор яг энэ архины хамаарал гэдэгтэй энэ бол сэтгэлийн тэнхээний асуудал. Энэ надад хайргуудаа угаад байна. Энэ гэр бүлээ боддгоо учраас угаад байна. Гэхээсээ илүүгээр за энэ бол үнэхээр яг гэр бүлийг бол одоо тий намайг ч хүртэл өөрчилж байгаа юм байна. Манай гэр бүлийг ч гэсэн яг өөрчлөлтөнд оруулж байгаа юм байна гэд энэ дэр зүгээр нэг энэ тэр хүнд гомдох гэхээсээ илүүгээр одоо тий сериосыгоор одоо яг энийг хуцтаагаар авч үзээд яг нөгөө юм стат одоо нөгөө тактикта үзэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэг эхлээд тэр миний одоо өгөөд байгаа зөвлөмж бол тий эхлээд одоо та өнөө хүртэл магадгүй адилхан живцэн явж магадгүй тий. Тэгвэл одоо юуны төрөнд тэр эхлээд ирэг дээр гараатхаа. Ирэг дээр гарцсан хүн чинь яг зүв харах байхгүй. Хаан тусламжаас хэнийг дуудаж болох уу тий? Хаанаас тусламж авч болох уу гэд ингээд харна штэ. Тэгээ усанд живж байгаа хүн чинь юу харах юм бэ? Яаж л амьд гарах уу гэж өстой нэр амьд тэмцэж байгаа болохоос хажуудаа хинч тусалж чадахгүй байхгүй. Ирэг дээр гарцсан хүн чинь яг ингээд босоод байгаа бүх юмыг харж чадна. Тэгээд тусламж авч чадна. Тэгээ яг ингээд нөгөө одоо тэр яг живэд байгаа хүмүүстээ тусалж чадхаар байгаа учраас юуны төрөнд одоо яг хэлмээр байгаа хүмүүстэй тэгээ би нөгөө одоо хамгийн төрөнд хэлээд байгаа. Яг одоо хийж чадах бол эхлээд амьсгалын дасгал хийгээд байгаа шүү дээ тий. Энэ энгийн тий. Хамгийн энгийн мөртлөө айгу маш энэ нөгөө тусламжтай. За хоёр дахь таны одоо өөртөө тусалж чадах нэг зүйл юу вэ гэхээр та өөрийгөө сонс. Өөрийгөө сонс. Эхлээд те яг өөрийнхөө дуу хоолойг таана гэдэг таны дотор өрнөд байгаа тэр санаа зовлт тэр төвшөлтүүдийг та яг ингээд өөрөө сонсоод хүлээж аваад би ингээд нөхөр маань бүр ингээд архаг архичин болчихгоо гэдээс би бүр айгаад байгаа юм биш үү. Гэдгийгээ та яг энийгээ өөрөө яг хүлээн зөвшөөр. Ингээд тэр мэдрэмжээ хүн өөрөө хүлээн зөвшөөрөх чинь хүнд айгуу тийм нэг юм энгийн одоо тий мэдрэмжээ хүлээж авах тусалдаг байхгүй ингээмээр. Гэтэл яг энэ мэдрэмж бодтой байгаад хахад хүмүүс хүлээж авах сайдаг байхгүй. Яг хүлээж авчаар яг болох гэдэг юм шиг санагдаад. Надад заримдаа тэгдэг штэ нэг ийм бодол биелэлээ олно гэдэг ч юм уу ингээд нэг юм сөрөг бодол бодож болохгүй гिचэнгүүт бүр илүү боддог байхгүй юу. Тийм штэ. Одоо би чинь бити бодороо гэсэн чинь 3 өдөр бодлоо гэдэг шиг. Энэ өөрөө яг тэгдэг байхгүй тий. Битгий бод наадха битгий бод гэдэг ангууд улам илүү боддог. Тэгэхээр яг миний хэлээд байгаа зүйл те яг ингээд та их санаа зовоод байгаа тэр төвшөөд байгаа тэр зүйл байвал нөхөр маань бүр хархаг архичин болчихоо гэдэг ч юм уу. За энээс болоод хүүхдүүд маань бүр ингээд те одоо тэрийг бодомжинд гарчих гэдэг ч юм уу. Бүр биеийн өвдгийч гэдэг юм уу. Ингээд илгэн муудчих гэдэг ч юм уу. Ингээд тэр сөрөг зүйлээр бодоод агаад тэгээ тэрэндээ сэтгэл төвшөөд
айгаад байгаа бол за зүгээр л өөртөө тэрийг би яг ингэж тэ нөхөр маань бүр ингээд хань маань бүр ингээд энэс болоод хорлонд ороод нас орчихгүй гэдгээс би бүр бодоо тэгээд би төвшөөтэй ингээд санаа зовоод байгаа юм байна шүү дээ. Тэгээд гэдгийгээ та эхлээд өөртөө зүгээр хүлээн зөвшөөрч зүгээр тэр мэдрэмж тэр бодлоо яг тэр чинь айгу боддоор танд байгаад байгаа учраас тэрийг зүгээр хүлээгээд авчих. Тэрнээс ч би ингээд тэрийг баяртаа хүлээж авах гэж хэлээгүй шүү дээ. Сэтгэл дотор энийг зүгээр би ингээд байгаа юм байна шүү дээ. Эн чинь өөрөө яг ингээд бодож болохгүй гэдгээс яг өөрөө айгу боддоор айгу ялгаад байхгүй юу? Энийгээ та ингээд хүлээн ингээ өөрөө нэг тий чи тань дотор төрөөд байгаа байхгүй юу? Үгүйсгээд одоо тий үгүйсгэлээгээд асуудлаа шийдэхгүй. За тэгэхээр яг энийг та хүлээн зөвшөөр. Тэгээд та яг ганцаараа байгаад байгаа бол та энийгээ ингээ зүгээр ингээ нэг ихний хэлж та бичээдэх. Бичигчин өөрөө яг ингээд тий айгу та ингээ гоё юм найруулгатай бичих гэдэг шаардлагагүй зүгээр сэтгэл дотор байгаа юм аа ингээд зүгээр юм зүгээр сараачиж ингээ бичээд яг эн чинь зарим тохиолдолд ингээд нэг их тохиолдолд яг хүнд ярьж байгаа юм шиг мэдрэмж өгдөг байхгүй хүнд ярьж байгаа юм шиг мэдрэмж өгдөг. За яг би одоо нөгөө гард орох одоо хийж болох юмнуудыг хэлээд байна шүү дээ тий яг ингээд одоо юу хийх юм бэ гэдэг. За үүний дараагаар юу одоо хийх вэ гэхээр яг маш олон хүмүүс болохоор яг нөгөө нэг юм дандаа ийм сүрэг юмуд аявих боддог учраас амьдралдаа болоод байгаа нөгөө ийм эерэг юмнуудыг харж чадхаа болчдөг байхгүй. Амьдрал ерөөсөө тэр жигтэй хав ханах байгаа юм шиг. Бүрэнхий байгаа юм шиг. Тэр чинь яг ингээ байнгын ингээд нэг ийм шаналгаатай харанхуугаар хараад байгаа хүн чинь эргэр амьдралд нь гэтэл эргэн болж л байдаг байхгүй. Тийм шүү дээ тий. Тэр имийг харж чадахгүй байгангууд бүр илүү готрол руу ороод идэг. Бүр дориотаад байгаа юм шиг хараад идэг. Тэнгүүт яг одоо та гэтэл амьдралд ийм те ийм сайхан зүйл болж идэг. Магадгүй таны хүүхдээ хараад тэр хүүхд чинь ямар хөөрхөн инээж байна. Ямар цайлган юм бэ те. Тэр тань руу хараад инээж байгаа ээжээ тоглоё аава тоглоё гэж байгаа. Тэгээ тэр цалгисан одоо инээдийг сонсоод тэр нэг моментиг мэдрэлтэй те. Яг тэрийг яг тэр нэг одоо нэг 30 секунд вэ нүү тэр нэг минут вэ нүү тэр нэг эмийг та яг хүүхдийнхаа тоглож байгаа байдлыг юм уу эсвэл хин нэгэн хүн танд ингээд нэг юм гадаа гудамжинд зүгээр тань руу харахтаа танд ямар нэгэн байдлаар зүгээр жижиг юм дээр тусалсан байж магадгүй шүү дээ тий ингээд нэг одоо тэр дэлгүүрийн хаалгыг зүгээр ингээд танд онгоолгоод өгсөн ч юм уу тий нэг иймэрхүү зүгээр нэг юм жижиг одоо тэр моментуудыг амьдралд нэг юм баясал төрүүлэх талархах юм байгаад байгаа байхгүй ингээд гарлаа. Заримдаа ингээд харангуут Монголд амар гоё юм цэлмэг байдаг тий. Вау ингээд тий. Гэрт амар асуудал байж багаадгүй л да. Гэтэ гараад ирэнгүүт сайхан нарлаг байгаад байгаа байхгүй. Би энийг бол аюу гоё гэж боддог. Монголд бид нар төвөгцсөн ерөөл гэж хараад байгаа байхгүй тий. Ингээд гараад ирэнгүүт яг одоо тий гэрт амар асуудалтай маргаантай ч маа. Гараад ирэнгүүт аюу гоё юм нарлаг. Одоо тий тэнгэр аюу гоё юм цэлмэг тэнгэр байгаа байхгүй. Энд чинь өөр ирэхгүй амар сэтгэл аюу сэргээдэг. Магадгүй тэр моментыг ч гэсэн та мэдрэлтэй. Заавал ингээд та бүр амар юм том ингээд бүр нэг юм таныг бүр ингээд бүр хагараа одоо тийм магна хаглаа баярлдаг тийм баярлуулах юм хайгаад ахгүйгээр яг амьдралд ч байгаа тэр нэг инээмсэглүүлэх тэр тайвшруулах хөх амьдрал нэр юм гоё билүү гэдэг тийм юм энгийн юмнуудыг яг хажуугаар ч одоо тийм урсаад байгаа та энгийн гэж боддог юмнуудыг хүртэл та таашаал та. Тэгэхээр хүмүүс болохоор ингээ байнгын юм төвшөлттэй, санаа зовлттой, бутралтай, ууртай яваад хахаар ийм л байх ёстой гэж хардаг тий. Ийм л байх ёстой. Юунд талархдаг, юунд нь баярлдаг. Яаж эерэг зүйл сарах юм гээл тий. Тий. Гэт нэг ийм өөр одоо тий яг ийм баярлах энгийн зүйлсүүдийг хүртэл баярлаж болохоос хүртэл зүйлсүүдийг харж чадахгүй хүртлээ сэтгэл хатуурсан байгаа. Яг үнэ тий. Тэгэхээр яг тэр хатуус хүн ингээд сэтгэл зүрхээ хатууруулах хэрээр амьдралд илүү одоо ингэж уян хатан байж чадахгүй илүү бүр илүү одоо готардаг гэх юм уу зөвхөрдөг. Гэтэл амьдрал чинь нэг юм шуурга ирэх үед яг тий яг юм хатуу юм хугардаг болвол юм тий уян налархаа юм чинь хугардаг л ахгүй тий унчаал буцаад баг гэд босоод ирдэг штэ тий яг юм одоо зэгс шиг юм уу тий юм чинь. Тэгэхээр яг биднийг яг нэг юм амьдралын ямар нэгэн одоо тийм энгийн зүйлсүүдэд талархаж чадахгүй, баярлаж чадахгүй тэр мөчийг одоо 30 секундж байна уу, 1 минутын ч байна уу, 5 минутын ч юм уу тэр имийг enjoy баярлаж чадахгүй байна гэдэг чинь
миний сэтгэл зүйн ямар хатуу байгааг харуулдаг байхгүй юу? Тийм тийм. Тэгэхээр эн чинь дасгалжуулалт байхгүй юу? Дасгалжуулалт. Та магадгүй ийм л байх ёстой гэж бодоод байгаа зүйл чинь талархмаар зүйл байгаа байхгүй юу? Тэ? Тэрэн дээрээ та бүр зориудаар ажиллах хэрэгтэй болчихж байна. Яагаад одоо бид хоёр энэ талаар яриад байна гэхээр нөгөө арх удаг хүнтэй хамт амьдардаг гэр бүлийн гишүүд маань яг энэ сэтгэл зүйн байдлаа өөдрөг болгох эерэг зүйлсүүдийг харж чадаад тэгжээж яг тэр уснаас өөргөө эерэг дээр гарах гээд байгаа шүү дээ тий. Тэгжээж яг хажуудах хүндээ бодтойгоор яаж туслах миний хийж чадах хил хязгаар хаана байгаа тий. Хийж чадахгүй зүйлс маань хаана байгаа аль хүртэл би хийж чадахын гэдэг лимитээ харна гэдэг. За тэгээ өнөөдөр хүмүүс бид хоёрын подкастнаас маш олон зүйлсийг ойлгосон баг тийм ээ. За тэгээд ер нь бол хамгийн эхлээд хишгэ маань хэлж байсан амьсгалаа зөв авах тий. Амьсгалаа зөв авах нь хамгийн эхний нөгөө сэтгэлийн төвшөрөөс жоохон ч гэсэн тайвшраад ингээд юмыг зөв олж харах гэдэг жисэн тий. За тэгээд өөрийгөө ойлгоорой. Хамгийн эхлээд өөрийгөө ойлгох юмнуудыг хийгээрэй. Би ямар болчиход байгаа юм бэ? Арх удаг хүнээсээ болоод яачаад байгаа юм бэ гэд. Тэгээд өөрийгөө ойлгох үед ер нь ирэг дээр гардг юм аа. За тэгээд дээрэс нь мэдрэмжээ хүлээж ав тийм ээ. За яг мэдрэмжүүдээ хүлээж авч мэдрэмжээ ойлгоод за би энээс болоод төгшөөд байгаа юм байна. Энээс болоод би санаа зовоод байгаа юм байна гэд мэдрэмжүүдээ хүлээж ав. За хамгийн яг сая сүүлд ярьсан зүйл маань үргэлж сөрөг зүйлсийг хардаг болчдөг шүү. Тэгээ гэр бүлийн гишүүд арх удаг хүнтэй хамт амьдардаг гэр бүлийн гишүүд маань үргэлж сөрөг зүйлсийг хардаг болчдөг юм аа. Сөрөг өнцгөөс нь дандаа бодоод байдаг. Баярлж чадхаа болцсон байдаг. Жижигхэн зүйлийг ч гэсэн эерэг талаас нь харж чадхаа болсон байдаг. Тэгэхээр энэ амьдралдаа болж байгаа жижиг зүйлсүүдээ ч гэсэн эргээр хараарай, баярлаарай гэдэг нь шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол ийм зүйлсүүдийг ер нь дүгнэлтээр ярьлаа. Манай гişгэд дахиад хэлэх нэмэх юм юу вэ? За тэгээд ер нь яг та ер нь сая дүгнэл хэлчлээ дээ, тий. За тэгээд бид нар одоо подкастаа ингээд цаашаа маш олон сонирхолтой сэдвүүдээр ярина. Тэгээд та хишгээ ганаг сонсоорой. За дараагийн подкаст хүртэл түр баяр та. Баяр таа.